эндээс би ер нь явах чадахгүй, хүсэхгүй. Тэгээд Монголд 1 жил байгаад Францад буцаад яваад тэгээд эхний хэд өдөр гайгүй гоё байсан. Тэгээд дараа Францад очиж эхний өдөр бол гайгүй байсан. Тэгээд дараа Монголд санаж исэн. Маш их. Энэ би буцаад явмаар байна. Бараг нөгөө эх орондоо санаад байна юм уу нэг юм сони мэдрэмж. Тэгээд би одоо 12 жил Монголд байгаа түнхээр үйдэхгүй миний хайр бол өдөр болгон илүү том болж байна. Тэгэл нөгөө морин хуур Монголын соёллуул орё да тий. Чилмэд. Сайн байцгаана уу? Дэлхийгээр тархан суугаа эрхэм монголчуудаа бидний монголоор хөрөлдөе. Монгол хэлээр их сайхан хэлээрээ төв дэлхийгээс Монгол улсад маань ирж ажиллаж амьдарч байгаа. Монгол хэлээр суралцж байгаа. Монгол хэлээр ярьж байгаа. Иргэдтэйгээ, гадаадын иргэдтэйгээ уулзж ярилцдаг подкаст маань эхлэж байна. Эзэн Чингис хааныхаа талбай дээрээс эхэлж байна. За өнөөдөр нарлаг сайхан энэ өдөр бид бүхэн Монгол судлаач Стивийг өрн оролцуулж байгаа. Бидний урилгыг хүлээж авч тийм ээ их сайхан монгол хэлээр маань бидэнтэй бас хөөрөлдөх гэж хүрэлцэн ирсэн. Эзэн Чингис хааны маань талбай дээр хүрэлцэн ирсэн Стивтэй баярлалаа. Хоёулаа монголоор мэдчихлгүй, францаар мэдчихлгүй. Өөрөө мэд. Монголчууд бол одоо амар байна уу тий? Амар байна уу? Тий амар байна уу? Саршин сайхан уу? Сайхан. Францчууд яах вэ? Hey. Hey, what's up bro? Тэ бараг кимэрхүүс. Би яг үнэндээ марчихсан. Одоо нэг Франц хүмүүс яаж мэдчилж явж байгаа тэр бүр марчихсан одоо. Тэгээд намайг хөрсөн мэдэж гэлаалаа. За bonjour гэдэг лөө. Bonjour. Bonjour, comment allez-vous? Юу гэж? Сайн байна уу? Таны биеийн сайн уу? Ер нь бүх юм сайн уу? Нэг юмэрхүү. Алдартай Эвлин Самбахгийн ганган залуу Стив маань анх яаж Эзэн Чингис хааны их Монгол улстай, энэ Монгол улсын түүхтэй. За Стив Монголтай анх танилцсанаас эхлэе те. Тэгээ Монголд ирснээс эхлэе. Тэ? Энэ бол одоо маш сонирхолтой подкаст болно гэж бодож байна найдаж байна. За ер нь жоохон үр түүх болно байх. За бүр анх бол бараг нэг 15 жил өмнө би 10 жил одоо кино найруулагч, гэрэл зураг, компьютер график ер нь нэг имерхүү ажил хийжсэн. Тэгээд 10 жил бол нөгөө өдөр шөнөгүй ажилласаар байгаад суши, пизза, кола, кофе, суши, пизза, кола, кофе нэг имерхүү амдарч байсан. Тэгээд ч гэсэн ямар ч нойр байхгүй. Тэгээд 10 жил өнгөрөөд ер нь миний биеийн жоохон хэцүү болоод зүрх жоохон тасраач юм шиг, зогсооч юм шиг. Францад амьдарч байгаа шүү дээ. Францад амьдаргаад тэгээд тэр үед бол нэг удаа би бүр бараг нэг үхэх юм шиг одоо ухаан алдаад, газар хэвтээд бараг үхэл мэдэрсэн. Тэгээд одоо нөгөө түргэн одоо эмч одшиж намайг хэмлэгт хэвтүүлээд тэгээд баагаан шинжилгээ аваад тэгээд дуусаал хийгээд тэгээд ер нь намайг аваарсан. Тэгээд яг тэр үед би өөрийн амьдралын талаар жоохон бодож байсан. За би одоо яг юу хийж байгаа юм бэ? Миний амьдрал яг ямар удаа учиртай вэ? Би яг юу хийх вэ? Одоо зөвхөн ажил өөр том компани төлөө, өөр том одоо хүмүүсийн төлөө хамаг цаг, хамаг эрүүл мэнд одоо зохицоож өгөж байгаа. Тэр чинь зөв үгүй юу? Тэгээд миний дотор бол нэг өөр юм байгаа. Тэгээд бүр яг яах уу бүр галзуу болтоол тэр чинь бүр яах уу гэж бодсоор байсан. Тэгээд яг тэр үед надад ажиллаж байсан нэг залуу надад нэг хөгжим зэмсэг хөгжим цомог одоо өгөөд тэгээд жоохон наргэ маягтай надад за энэ цомог сонсоод чиний амьдрал өөр болно. Жоохон марзан маягтай одоо надад хэлж ирсэн. Тэгээд би энэ цомог сонсоод энэ цомог дээр бол ер нь төваа хөгжим байсан. Тэгээ хөөми байсан, игэл байсан, жоохон үртийн дуу байсан. Тэгээд энэ цомог сонсоод бүр шоконд орлоо. Энэ хөгжим ямар сонирхолтой, ямар сонин бүр хэзээ ч сонсоогүй ийм одоо аялгуу, ийм нөгөө жоохон нөгөө холооны темпер, хөгжим темпертэй нөгөө маш сонин. Тэгээд сонсоор байгаад за энэ миний амьдрал ер нь энтэй холбоотой юм шиг мэдрэмж аваад тэгээд дараа бараг нэг 5-6 сар дан энэ цомог сонсоор байгаад ажил хийхдээ
Тэгээд за энэ одоо энэ хөгжим энэ хүмүүсийн цаарай энэ хөгжим зэмсгийн нөгөө цаарай бол ямар байна гэж би судалж эхлээд тэгээ YouTube дээр би одоо нэг моригур шин бичлэг хараад Монголын тэгээд ер нь Монгол хүн байсан. Тэгээд тэр хүн бол ер нь моригур татаад уулан дээр тэгээд би бүр энэ хараад бүр энэ чинь бол юу вэ? Тэгээд тэр бол таалнуудыг харагдаад нөгөө хүн моригур татаад тэгээд би тэр үед бол ангуудаа моригур хараад тэгээд моригурын байрал бол ёстой бүр маш сонин зөвхөн нэг 2 хөлн дээр байраад тиймээс тэр хөгжим зэмсэг бол ёстой бүр яг нисэж байгаа юм шиг тэгээд баруунгаар ном одоо татаад бол нэг зоригтой юм уу энэ шанх юм уу тэр чинь нөгөө батарлаг юм шиг харагдаад нөгөө гар 100 гар бол нөгөө илээж юм шиг романтик юм шиг зөөлөн юм шиг тиймээс ямар гой дүүр харагдаад тэгээд дээр чинь бол харахад би шууд дахиад одоо бүр үнэхээр хайртай болоод тэгээд би бодоод өстой бүр энэ хөгжим зэмцэгтээ би амдарнаа. Яаж яах уу хаана би бол мэдээгүй. Гэхдээ ямар ч гэсэн энэ хөгжим зэмцэгтээ би бол болмоор байна, сурмаар байна. Энэ бол үнэхээр гоё надад ямар нэгэн холбоо байгаа. Тэгээд тэр үед одоо яг миний нөгөө моригурын эрээл эхэлсэн. Одоо Францад бол мэдээж эгшиглэн дэлгүүр байхгүй, моригур зарах хүн байхгүй тиймээс олоход маш төвөгтэй. Судлаад үзсэн чинь нэг Монгол гэдэг үндэстэн байдаг. Тий, ер нь одоо энэ тий мэдээж одоо тэр хөгжим зэмсэг яг хаана байна, ханаас ирэв тэгээд Монголтой ойр Тува, Бурят энэ ер нь ийм том өлгийнуудаа гэдэг зөвхөн Монгол биш энэ гачууд бас ер нь нөгөө хүн одоо өөр ястан өөр үндэстэн бол ер нь байгаа. Тэгээд хайгаад бараг 1 жил хайгаад нэг хүн бол нэг Монгол залуу байсан цөдгөрөл одоо Францад тоглолттой байсан. Тэгээд нэг хүн надтай холбогдож өгөөд за энэ цөдгөрөл бол нөгөө Францад очиж тоглолт хийгээд буцаад Монголд яваад нөгөө бүгд хөгжим зарна гэж ярьж байсан. Тэгээд чи одоо яг тэр өдөр тэр газар очих ёстой. Тэгээд энэ хүнтэй уулзаа тэр чам нөгөө хуур зарна гэж. Тэгээд бараг дахиад нэг 5-6 сарын дараа болоо. Тэгээд би галт иргэн плет аваад бүр дотор бүр маш сандраад яна үнэн үү хутлаа байна уу яах уу. Тэгээд тухайн үед бол би маш ичимхий додогшоо гэх мэт. Тэгээд жоон хэцүү байсан. Тиймээс би очиж тэгээд цогтөрлөлтөй хаана уулзсан? Цод гэрээ одоо Рен гэрэг одоо хот байна. Тэр чинь нөгөө Францын баруун аймаг баруун тал дээр байгаа. Тэгээд тухайн үед одоо би нөгөө Монгол цаг байрах заан чанаар мэдээгүй. Тэгээд тэр чинь бараг нэг 30-40 минут хоцороод тэгээд тэр үед би бүр маш сандраад хэл хуур татаад ирээсээ яах уу юу болоо. Тэгээд тэр чинь бол зүгээр нэг үеэлтэй маш тухтай тайван амар амгалан нөгөө очиж нөгөө моригуртай. Тэгээд дараа битнаа нөгөө сайхан найзууд болоод юм яриа. Тэгээд надад нөгөө моригур зарж өгсөн. Тэгээд дараа би нөгөө гэртээ гараад моригур анх зээ татаад тэр үедээ Францтай л байгаа даа шүү дээ. Энэ бүгд явдал дандаа Францад. Тэгээд бараг 2-3 жил болж байна ер нь. Тэгээд би жоохон дэлгэрэнгүй ангуудаа бараг дэлгэрэнгүй ярьж өгöd. Зүгээр гоё сонирхолтой байна. Тэгээд тэр чинь одоо би гэртээ гараад моригуртай одоо болоод тэгээд би зээ татаад тэгээд дахиад нэг бүр маш том шок авсан. Анх татхад ер нь яг ямар байсан? Би бол нөгөө нүүд бол нөгөө жоохон нойтон болоод нулимс жоохон хожиж эхлээд тэгээд би чинь бол тэр хөгжим зээ татахтаа энэ бол хөгжим зэмсэг бол угаасаа биш. Энэ чинь бол яг нөгөө өвөг дэдэстэй холбогдож гэн, байгальтай холбогдож гэн, аураатай холбогдож гэн нэг үнэхээр сүнслэг, үнэхээр сонин. Тэгээд зөвхөн би дөнгөж сая одоо нэг моригуртай болоод нэг аялгуу гихмээ татаж чадахгүй байсан. Зүгээр зээ татаад 2 чавхтаас одоо хосон одоо татаад тэгээд энэ хөгжим зэмсэг энэ моригур маш сүнстэй, маш өвөрмөц. Би зүгээр гитар шиг хандлага өгөөж угаасаа болохгүй. Би заавал яг 100 сурах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгээд би дахиад тавиад бараг хэд энэ цаар бас дахиад хүрээгүй. Багш хайсан. Тэгээд багштай болоод эхний нөгөө хэд энэ дасгаал суурж эхлээд тиймэрхүү тэгээд энэ одоо жоохон хантай болоод тэр моригуртай тэгээд би бол миний хувьд бол энэ моригур миний хувьд бол найз юм уу хаана бараг нөхөр
Эхнэр холбох хүүхэд өвөө юм чинь бол ёстой бүр маш олон дөр бүтдэг гэж би үздэг. Тэгээд ер нь жаахан сурж агаад дараа мэдээж Монголд очиж одоо энэ хөгжим ер нь энэ моригуурын одоо өлгийнүүдийг хаана байна, ямар байна, монголчууд ямар байна, монгол соёл ямар байна, монгол газарын эрчистэй ямар байна, нуур амсгаа ямар байна ер нь би заавал мэдэх хэрэгтэй. Тэгээд Монголд ирээд зүгээр зочид маягтай яг надмаар заах ингэ за одоо Францаас нөгөө Франц залуу Стив маань морин хуурыг сонирхоод одоо морин хуурын эх орон Монгол руу ирж штэ тий. За яг тэр өдөр лөө буцаад морин хуурын эх орон Монголд ирсэн тэр дурсамжаас яригдхөө анх ирсэн одоо мэдрэмж ямар байсан тий. Миний яг ярих гэж байсан. Эцэг надад ярин Монголд ирээд би 7 сарын 11-нд яг надмаар 14 он. Одоо яг 12 жил болж байна. Тэгээд анх ирээд би нэг маш том шок авсан. Ягаад гэвэл бүр анхудаа гадаад улс очсон миний хувьд. Би дандаа нөгөө Францад байсан. Тэгээд Монголд ирээд энэ одоо шаалуур царайтай хүмүүс байна. Тэд нар ярихдаа би юу ч ойлгохгүй ийм шиг заяа. Тэгээд монгол хэл яг ямар сонсогд юм бэ? Би ер нь одоо нөгөө монгол хэл бол баримтат кинон дээр үзчихсэн. Дандаа нөгөө хөдөөний хүмүүсийн яриа үзчихсэн. Тэгээд би бүр үнэхээр хайртай байсан. Миний одоо нөгөө мэдрэмжийн хувь жоохон ийм шиг сонсогдож байсан. Юу ч ойлгохгүй. Гэхдээ нэг ямар нэг сонирхолтой айлгуутай тэгээд дараа бол шивэж байгаа юм шиг тэгээд дахиад нөгөө урамтай дахиад шивэж байгаа юм шиг тэгээд нэг маш сонирхолтой. Тэгээд Монголд ирээд бол ер нь нэг байна. Нэг хийхгүй байна. Нэг тэгсэл хүмүүс яваад байна нэгэн зэрэг тийм. Юу ч ойлгохгүй тэгээд тэр үед бол үнэхээр шоконд орсон. Тэр чинь бол одоо ер нь нөгөө дэрхэд бол зөвхөн францчууд байгаа биш. Өөр хүмүүс байна. Өөр нөгөө үндэстэн, өөр хэлтэй хүмүүс, өөр соёлтой одоо хүмүүс байна. Тиймээс энэ надад бол маш гоё шок байсан. Тэгээд ер нь одоо эхний 7 хоног жоохон шанх байсан. Наадам үзчихсэн штэ. Ер нь наадмаар байсан. Тэгээд бас маш олон хүмүүстэй одоо танилцаад тэгээд би морихууртай байсан. Заримдаа гудамж жоохон хуур татаад парк дээр жоохон бэлтгэл хийж исэн. Тэгээ хүмүүстэй уулзаад яриа. Тэгээ юу ч ойлгохгүй. Тэгээ yes okay yes тэр юм байхгүй. Тэр маш сонин. Тэгээ дараа бид нар нөгөө ховт очиж тэгээ ховтод очиж бол за би одоо нөгөө Монголд яс тавина шууд ойлгосон. Ясаа тавина. Ясаа тавина. Ёстой би бол энд үхэн. Энэ бол арай болоогүй. Гэхдээ би эндээс явахгүй. Тэгээ одоо 12 жил болж байна. Тэгээ тэр мэдрэмж ер нь маш шанга маш хүчтэй авсан. Тэгээд дараа соёлонд орцсон. Тэгээд хайр бүр илүү тэгээ өдөр болгон илүү хайртай ер нь. Тэр мэдрэмжийг сте яг юунаас одоо Монголд ирснийхаа дараа яг юунаас илүү мэдэрчээсэн бэ? Ер нь л би эндээ дуусах юм байна те. Гэсэн мэдрэмжийг. Ер нь одоо миний хувьд бол газарын эрчис. Одоо жишээ нь бид нар одоо нэг газар очиж байгаа. Хэрвээ энэ газар дээр саяхан хүмүүс мархан хэрүүл орсон байвал энэ газар амар эвгүй. Одоо нөгөө сонин долгионтой, сонин нэрчистэй. Тэгээд дараа ороод бол нэг эвгүй болж байна. Тэ ормооргүй юм шиг нэг иймэрхүү муухай мэдрэмж. Харин нөгөө тал дээр жишээ нь магадгүй бид нар нөгөө хандаанд очиж сум учраас хүмүүс дандаа маань уншиж, ном уншуулаад тиймээс энерги эрчис бол үнэхээр гоё байна. Тиймээс ороод бол маш тухтай байгаа тий. Тиймээс миний хувьд бол Монголд ороод яг ийм одоо энэ газар хөдөөд яваад яг ийм мэдрэмж авсан. Энэ бол ямар амар амгалан газар вэ? Ямар тухтай сайхан газар вэ? Ямар нөгөө уух юм авъя энэ талбай дээр энэ хүмүүс ингээ уух юм за тэгээ. Чи үгүй би зүгээр. Би пластиктай юм уухгүй. Зүгээр цэврээс уух уу? Гэхдээ энэ пластиктай би уухгүй. За. Чи уумаар байвал. За би нэг уух юм авъя. Нөгөө удаан ярахаар ингээд ам цангаад чи яаж вэ? Зүгээр би сурсан. Сурсан уу? Ингээд тойроод аваад ирч. За би жоохон хэлээгээд байл.
газрын эрчис биш энерги юм шүү Стив. Гэхдээ энерги бол гадаад үг. Эрчис бол монгол үг. Би юу? Үгүй энэ ундаа штэ. За өнөө сама яри тэ. Яна энэ бичсэн энэ нөгөө рил болгоноо тэр чинь яана одоо яста. Мөрхөө энэ нэрээ ундаа юу? Нэрээ ундаа штэ. Оо. Үгүй. Яа. Энэ даяа гэдэг газар баг манайхыг ивент тэгэхээр боллоо шүү те. Би сая дөнгөж сая бас нэг монгол хүн байж бас чамаас айгуу тийм инээдтэй юм асууж байна те. Одоо алдаа асууж байна. Чи нөгөө газрын эрчис гэдгийг одоо монголчууд бол нийт монголчууд яг энерги гэж ярьдаг те. Тэгэнгүүтлээ эрчис гэдгээ чи дахиад нэг тайлбарлаа штэ. Газрын эрчис гэдэг бол монгол үг штэ. Аха. Тэ? Тэ. Би тэрийг хэлчихтэй. Тиймээс би ер нь Монголд байгаа болохоор эрчис гэж монгол үг ашиглан тиймээс эрчис. Тэгээд миний хувьд бол бас эрчис юм уу эрчим одоо яг үгийн хүч бас арай өөр. Энерги бол нэг жоохон энгийн маягтай харин эрчис эн чинь бол үгийн дотор бүр хүч. Тэр чинь бол нэг одоо газрын хүч. Тэ ер нь үг өөрөө дөлгөөнтэй. Тиймээс дээр дөлгөөн бол мэдрээд тэгээд эрчис бол миний хувьд бол маш сайхан үг байна, маш тохиромжтой үг байна. Тэгээд Монголд ирээд ер нь Монгол газар нутгийн эрчис одоо газрын дөлгөөн үнээр хүртэл бол маш таатай байсан. Одоо хүртэл мэдээж таатай. Тэгээд эндээс би ер нь явах чадахгүй, хүсэхгүй. Тэгээд Монголд 1 жил байгаад Францад буцаад яваад тэгээд эхний хэд өдөр гайгүй гоё байсан. Тэгээд дараа Францад очиж эхний өдөр бол гайгүй байсан. Тэгээд дараа Монголд санаж исэн. Маш их. Энэ би буцаад явмаар байна. Бараг нөгөө эх орондоо санаад байна юм уу нэг юм сони мэдрэмж. Тэгээд би одоо 12 жил Монголд байгаа түнхээр үйдэхгүй. Миний хайр бол өдөр болгон илүү том болж гин. Илүү тэгээ миний монгол хэллэг бас илүү баг сэжирж байгаа. Илүү сайн болдог. Тийм учраас энэ хайр бол бас илүү том болдог. Яг хэлтэй холбоотой. Тэгээд ер нь одоо энэ бол маш би одоо хүмүүс надаас дандаа асуугаад тэгээд би хэлдэг. Би диважинд очиж мэдээж өөр газар явмааргүй шүү дээ. Би одоо диважинд байна. Тэгээд юун таам орох. Тэгээд диважинд бол үлдэнэ. Би энд одоо энэ байгаа. Стивен би нэг удаагийн ярилцлагыг үзсэн үү? Эсвэл энэ тэндээс унссан уу? Би өмнөх төрөлдөө тий монгол хүн байсан. Стив ч бас манай бөө мөргөл одоо энэ дээд үе тий өвгөт дээдстэйгээ холбогдох одоо дээд үеийн сүнс бас нэлээд судалдаг штэ тий. Би сая ойлголоо л да морин хуур бол одоо Стив өвгөт дээдстэйгээ холбогдох зам нь болж өгсөн болов морин хуур. Миний чи юу гэдэг лээ ингэж татлаж хуур. Тий хил хуур бас унаа ер нь бол хээц юм уу энэ тухай хоёлаа ярил л да. Ер нь тий өмнөх үе тэгээд морин хуур, хил хуур яаж чамааг нь холбогдгийг тий. За энэ жоохон нандин сэдэв. Тиймээс би яг нөгөө бүр гүнзгий бас нэг ярих бас хэд ярвал манай өвөө намайг загнаад байна. Бас энэ сэдвийг ойлгох хүмүүс байгаа, ойлгохгүй хүмүүс ч бас байгаа. Тиймээс зүгээр нэг ерөнхий юм ярьж болно. За ер нь одоо хээц юм уу, хэл хуур, одоо игэл, морин хуур, тоовшуур гэх мэтэр бүгд нөгөө унаа гэж ойлгож болно миний хувьд бол. Тэгээд өөр төвшин ер нь мэдэж байдаг. Одоо жишээ нь хэл хуур, хээц бол маш гүнзгий. Одоо маш дэд төвшин ер нь хүрэн тэгээд тоовшуур, цуур, игэл, морин хуур гэх мэт нэг жоохон өөр маягаар. Гэхдээ ер нь бүгдээрээ байгальтай одоо холбогддог гүүр маягтай бас нөгөө өөрийн өвөг дээдээс сүнс юм уу онготой ер нь холбогддог ер нь чадвар ер нь байдаг. Тэгээд миний хувьд бол одоо үр насандаа ер нь Монголд байсан. Монгол хүн бол арай биш. Гэхдээ ер нь Монголд хэд удаа ер нь байсан, амьдралаараа ер нь байсан. Тэгээд одоо буцаад ороод, өмнө нь хийжсэн ажил одоо үргэлжлүүлээд явуулж байна. Тэгээд надад бас нэг монгол өвөө ер нь баан явж байгаа. Тэгээд надад бол маш их зөвлөгөө өгч байна, маш их юм заадаг, маш их юм заасч байна. Зааж байгаа, засааж байгаа. Тэгээд би одоо судалгааны ажил одоо заримдаа
100 билгээр юм уу эсвэл тэ нөгөө шивэж байгаа юм шиг энэ бишээ, энэ зөв байна, энэ буруу байна. Тэгээд надад жоохон тусламж өгөж जैन. Тэгээд дараа мэдээж одоо шинжлэх ухааны хувьд Жишээд их ах шиг байна. Спортын талбайгаар. Ер нь одоо мэдээж шинжлэх ухааны хувьд онгодны шивэх юм уу эсвэл 100 билег нөгөө баталгаа биш болдог. Тийм учраас тэр юм сонсоод дараа яг нөгөө шинжлэх ухаанаар баталгаа нотлохоо ер нь хайн олон тэгээд одоо надад бас нэг сайхан зам өгдөг ер нь тэгээд би бол бөө мөргөл бөө онгод лус авдаг маш их шүтдэг тэнгэр шүтдэг тэгээд ер нь одоо миний хувьд бол маш нандин маш сайхан зүйл тиймээс бас нэг хамаагүй сад цаг ер нь болохгүй гэж би үздэг тий. Монголчуудын яг үндсэн шашин бол бөө мөргөл шүү дээ. Одоо эзэн Чингис хаанаас бид нэр одоо сүнсний сэрэлт гэж ярьж байна да тий. Тэгээд энэ маань ер нь бөө мөргөлтэй холбоотой ард түмэнд ер нь хэр ойрхон байдгийг тийм ээ. Одоо Стиви хувьд л одоо Монгол өвөө ойрхон явдаг гэлээ тийм. Зарим хүмүүс л нөгөө зүгээр юм хүн биетэй хүн гэж ойлгож магадгүй. Энэ л нөгөө онгод өв дээд сүнсний тухай ярьж байна те бид. Тий, сүнс. Тэгэхээр энэ сүнсний сэрэлт одоо гэдэг орчин үеийн залуучууд ер нь одоо энэ орчин үеийн залуучууд гэлтгүй хүмүүс яг энэ үеийг шилжиж байна л та. Тэгэхээр бөө мөргөлтэй ард түмний хувьд ер нь хэр энэ сүнсний сэрэлттэй ойрхон байж чаддгийн те. Тэр одоо энэ өвөг дээдстэйгээ холбогдоход хэр юм хурдан их ойрхон байж ойртож чаддгийн. Ер нь нөгөө зөв асуухгүй байгаа дэж магадгүй. Гэхдээ чи миний юу ярих гээд байгааг ойлгож байна уу? Жоо ойлгож байна. Жоо ойлгож байна. Ер нь одоо тэр сүнсний сэрэлт бол байгалаас гарч байгаа ер нь миний үзэж байгаа. Ягаад гэвэл одоо хамгийн нэртний шүтлэг юм уу шашин дандаа нөгөө байгалаас гараал тэ одоо тотем фетиш юм уу анимизм гэх мэт дээр чинь бол мэдээж дандаа нөгөө байгальтай маш ойр. Тэгээд бөө мөргөл бол мэдээж яг адилхан дээр чинь нөгөө байгальтай маш ойрхон. Тэгээд хэрвээ бид нар одоогийн үед дэлхийд даяар ер нь одоо хүмүүс нөгөө байгалаас маш одоо зайтай болсон, хөндөй болсон. Тиймээс ер нь бид нар нөгөө амьтан болохоор байгальтай ойрхон байх хэрэг байна. Одоо бид нар нөгөө яг уус уух хэрэгтэй, хий амсгах хэрэгтэй. Тэр чинь бол яг адилхан байгаал заавал бидний ойр байх ёстой. Тэгээд бид нар одоо нөгөө байгалаас нийлэн одоо голдсон болохоор сэргээж буцаад байгальтай ойрхон баймаар байна. Тэгээд дэрхийн бол тэр нөгөө шүтлэг шашины хувь бол байгальтай хамгийн ойрхон шүтлэг бол мэдээж бөө мөргөл. Илүү ойр бол угаасаа юм байхгүй. Христийн шашин гэвэл, буддийн шашин гэвэл, лаал юм уу гэвэл энэ бол нөгөө бас байгальтай нэг айхтар ойрхон бас биш. Тиймээс мэдээж одоо хүмүүс тэр бөө мөргөл маш ойр болох хичээгээд тэгээд хамгийн одоо сонирхолтой гой бол энэ бөө мөргөл Монгол бол амьд байна. Зүгээр номон дээр байгаа түүх юм уу эсвэл хэд хэдэн бичлэг бол биш. Энэ чинь бөө мөргөл бол хаасайгүй байгаа. Одоо нөгөө удгаан зайран бол зөндөө их байна. Тэгээд Монгол бол маш олон онгод буудаг. Маш олон онгодоос мэдээлэл авч болно, сургаалт авч болно. Тийм учраас ер нь дэрхийн хүмүүс одоо Монголтой маш ойрхон. Дэрхийн хүмүүс одоо Монголтой маш ойр баймаар байна. Тэгээд миний харж байгаа ер нь одоо нөгөө Францчууд би мэдээж Франц хүн учраас Франц хүний бол жаахан илүү мэднэ. Тэгээд Францчууд бол энэ сэрэлт маш хүчтэй явж гэн. Тэгээд дээр Монгол бөө мөргөл бол үнэхээр сонирхож судлаад сөрж байгаа. Тэгээд ер нь Монголд очиж одоо хөвсгөлд яваа тэгээд судлаа. Тэгээд маш сонирхолтой үеийн намдарж байгаа бид нар маш азтай. Хариулж чадсан уу би? Хайгүй юу? Оо гайхалтай. Тэгээд эзэн Чингис хааныхаа талбай дээр те их сайхан хэлээр энэ Франц сайхан залуутай яриа сууж байхдаа надад сайхан санагдаж байна л та. Нэр гоё санагдсан юм байна те. Гоё шүү дээ. Өөрөө улсын те өөрөө эзэн Чингис хааныхаа талбай дээр монгол хэлээр би Франц үнтэй ингээд те Монголын түүх өв соёл бөө мөргөл яриа сууж байхдаа
сайхан байна. Тэгээд ингийн стив хэлээ. Сайн нөгөө Монголд ирээд хоёлоо ингээд энэ хэлгүй явж исэн үеэд нэг жоохон өргөлжлүүлээд тэгээд энэ устаас би энэ усаас явахыг хүсээгүй, эндээ ясаа тавихыг хүссэн ингээ те. Тэрнээс нэг жоохон өргөлжлүүлээд өнөөдрийг хүртэл стив одоо Монголд юу хийж бүтээ те. Анх ирснээс нэг Франц яваад Францаа сансан штэ те. Францаа санаад хизээ ирсэн. Тэгээд Францаас ирсний дараа ер нь стив юу хийж бүтээ. Өнөөдрийг хүртэл стив те энэ Монгол улсад ер нь юу хийж бүтээ. Тийшээ нэг томьёолтой таах. Тэр 10 хэдэн жилийн ивэг мэдээж ойлгомжтой тэр хэдэн цаг яриач байхгүй те. Тэгэхээр нэг тойртой тамч авчээ те. Тэгээд чиний одоо хуур нөгөө Монгол бичиг эдэр чинь цаашаа дэлгэрүүлээ тэхөө. За. Францаас санаад Монголд ирлээ. За тэрнээс яг уу. Тэрнээс тэгээд одоо нөгөө тэгээ сүүлийн 12 жил яг миний бүтээсэн зүйл юу вэ гэж үү? Тий, одоо чи нэг Франц яваад Монголоо санддаг штэ тий. Тэгээ тэрнээс хойш Монголд ирээд яг дараа ирсэн чинь бас ямар мэдрэмжтэй байсан. Тий. За тэгээ ер нь одоо Францад байхад эхний хэд хэдэн хоног бол гайгүй байсан. Тэгээ дараа ер нь Монгол улс, Монгол уур амьсгаа ер нь Монгол хүмүүс, монголчууд ер нь маш их санааж байсан. Тэгээ буцаад одоо хармаар байсан. Ер нь одоо эх орондоо буцаад явмаар байна. Нэг иймэрхүү мэдрэмж ер нь авч ирсэн. Тэгээ дараа мэдээж Монгол буцаад ирээд бүр би гэртээ хайрсан нэг иймэрхүү мэдрэмж авсан. Маш таатай, гоё байсан. Тэгээд яг тэр мэдрэмжийг нэг Монгол дуу муугаар илэрхийлвэл юу гэж илэрхийлэх вэ? Та яана да. Монгол дуу сонсдог. Монгол дуугаар за яа өтгөө та. Ойрхон гэж. Энэ чинь бараг нэг моригур байсан л нэг татлах татаж магадгүй шүү дээ. Яг энд мэдрэмж байсан Тэгээд ингээд. тэр мэдрэмж одоо яг үнийг хэрхэд бараг нөгөө зээ татах шиг. Миний хувьд бол тэр зэн бол одоо моригур дээр тэр 2 удаас хосон удаас одоо нөгөө татаад миний хувьд бол яг нөгөө гэр одоо нөгөө ээжийн хайр юм уу тэврээл ч юм уу нэг хамгийн тухтай хамгийн сайхан ёстой бүрийн мэдрэмж авч байна. Одоо хэрвээ нэг жишээ өгвөл одоо жишээ нь Вьетнам нөгөө ууланд арахад тэгээд нэг 30 40 50 км алхаад нэг өдөр тэгээд гэртээ гараад сайхан кофе уугаад орондоо хэвтээ тэгээ бүр нэг хим ташаал жаргал тэр яг адилхан мэдрэмж авч ин зэ дадах та банк одоо хүртэл тиймээс ер нь одоо айлгуугаар илэрхийлэл байвал ёстой бүр яг тэр нөгөө тухтай гүн зэ датаа тэгээ чинь бол. За степ Франц яваад дахиад ирлээ. Тэр үед монгол хэл арай сурсан байсан уу? Сураагүй байсан уу? Жаахгүй. Юу жаахгүй гахгүй. Одоо энэ чинь бол нөгөө хэд энэ үг мэдсэн. Одоо жоохон уншиж чаддаг байсан. Тэгээд миний мэддэг үг бол за чи ямар үзэгсэлэнтэй юм бэ? Хинт хэлсэн хамгийн хоёлаа танилцъя. Тэгээд удасны дугаарыг өгөөч. Энэ гурав би анх сурсан. Тэгээд дараа бол нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ. Саяны 3 үгийг степ хинт хамгийн хэлсэн. Ямар зориул бол ойлгомжтой. Хамт сайхан хөшөөр идээд. Тэгээд анх одоо Франц эмэгтэйчүүд маш үзэгсэлэнтэй. Монгол эмэгтэйчүүдийг анх Франц хүний нүдээр харж байхад ер нь ямар байсан бэ нэрээ? За ямар үзэгсэлэнтэй юм бэ гэдэг үгийг би одоо энэ чим би хэлмээргүй яагаад гэхээр мэдээж жоохон бүдүүлээ. Гэхдээ одоо жоохон наргэ маягтай бол би өстө бүр Монголд алхахтаа миний хүзүү өвдөөд байна. Ягаад гэвэл тэнгэр минь бурхан яа өстө бүр энэ бол нөгөө Монгол хүмүүс зөвхөн бүсгүйчүүд биш Монгол хүмүүс ер нь үнэхээр царайлаг хөөрхөн нэг мэдхгүй нэг яа би бүр хайртай. Тэгээд би чи ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдэг үг сурсноо. Ер нь хэдийн утасны дугаар өгсөн. Ер нь хош юу гэж асуув. Бүгд өгсөн гэж асууж байна. Энэ чинь бол би Франц байгаад нэг Монгол бүсгүйтэй танилцаад тэр надад ер нь нөгөө монгол хэл жоохон зааж өгөж байсан нөгөө кирилл үсэг тэгээд сайн байна уу гэх мэт яг нөгөө суур тэгээд тэр бүсгүйд ер нь нөгөө жоохон фашн ертөн самдарч байсан тиймээс маш зөрөгтэй экстроверт маягтай маш гоё эмэгтэй тиймээс жоохон наргэ маягтай тийм үг зааж өгсөн чам ёстой бүр Монголд очиж бол ийм үг маш хэрэгтэй байна тэгээд танилцъя
үзэгдлэнтэй бай. Тэгээд дутасны дугаарыг өгөөж иймэрхүү нэг жоохон хүмүүстэй шууд нэг хоёр харилцаад найрцаг маягтай тэгээд сайхан найзтай болгох одоо ийм үг зааж өгсөн юм. За хоёлаа одоо монгол хэл сурж эхлэе те. Ямар монгол хэлний хэцүү нь юу байсан? Франц хэл монгол хэл хоёрын ер нь аль нь хэцүү юм бэ те. Тэгээд монгол хэлтэй ер нь танилцсан. За ардаас нь монгол бичигтэй. Степ бол монгол бичгийг бол маш сайн судалж бичдэг. Одоо бараг зааж гинөө те монгол бичгээ. За заах хэмжээ нь бас биш. Гэхдээ би яг нөгөө говь нэмэр оруулах хичээгээ тэгээд миний вебсайт дээр ер нь монгол хэл бичгийн хичээл ер нь сааж эхэлж байгаа. Гадаад хүмүүс зааж байна уу? Ер нь дөрвөн хэлээр монгол бичигээр, монгол кириллээр, англиар, францаар тиймээс ер нь гадаад хүмүүс ашиглаж болно. Эсвэл ер нь одоо монгол залуучууд эсвэл монгол бичиггүй монголчууд бас ашиглаж болно. Тиймээс ер нь одоо зөвхөн гадаад хүмүүс биш ер нь одоо жоохон нээлттэй тэгээд энэ миний нэг нууц мөрөөдөл ер нь одоо дэлхийд даяар монгол бичигтэй болоосаа одоо англи хэл биш монгол бичиг монгол хэлээр ер нь байсан бол миний хувьд бол дэлхийд илүү цагаан илүү эерэг сайхан болох гэж бодож байна. Ягаад гэвэл монгол хэлэнд тэр нөгөө хайр сэтгэл сайхан сэтгэлийн одоо мөн чанар бол тэр чигээрээ шингээсэн. Тиймээс монголоор ярил одоо хүмүүсийн хоорондоо харилцсан бол хамаагүй одоо сайн эерэг ээлдэг болно гэж би үздэг. Тиймээс заах хэрэгтэй. Түгээ. За хоёлаа монгол хэл сураад эхлэе. Тэгээд монгол хэл сурч эхэлж байхад анх Стеф хэцүү санагдажсэн. Одоо ингээд бас дэлхийд дахинд суурьшиж байгаа. Одоо манай монгол соёлоор дамжуулж те Монголц гээд одоо манай баг байна те Монголц гээд одоо түүний ардаас те хүү гээд хамтлаг байна. Энэ соёл за энэ Монголыг дэлхийд сурталж байгаа. Энэ олон сайхан тамирчдаас ахуулаад монгол хэл сурахыг хүсэж байгаа. Одоо дэлхийд дахин суурьшиж байгаа гадаад улсын иргэд зөндөө байгаа. Тэгээ анх Стеф яг монгол хэл сурч байсан. Тэгээ сонирхолтой санагдчихсэн, хүнд санагдчихсэн уюудээс дурсаа. Тэгээд ер нь одоо энэ дэлхийгээр тархан суугаа монгол хэл сурахыг хүсэж байгаа залуучуудад бас Стеф юу гэж зөвлөгөө өгөх вэ? За ер нь одоо монгол хэл бол маш баялаг, үгийн маш баялаг, үгийн сан маш баялаг байна. Энэ бол үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Ягаад гэвэл одоо бараг өдөр болгон шин үг одоо сурж байгаа. Тэгээд 12 жил өдөр болгон шин үг сурж байгаа ч гэсэн тэр чинь бол юу ч мэдэхгүй юм шиг мэдрэмж авч байна. Энэ жоохон хэцүү. Сэтгэлийн хувь. Гэхдээ тухайн үед одоо би монгол соёл, монгол хэл, монгол одоо уран бичлэг үнэхээр хайртай болохоор би бол шуналтай маш их сурмаар байна, байнга сурмаар байна, байнга илүү сайн болмоор байна. Тэгээд би ер нь маш олон зүйл үздэг болохоор одоо бүх зүйл жоохон удаан явж байна. Даан хэл сурж байсан бол одоо миний төвшин бол шал өөр байж магадгүй. Гэхдээ хажууд бол надад моригуур байна, арьсан хэлэл байна. Хувцас оёог бас жоохон сурж байгаа. Тэгээ өртөнд дөө жоохон дуулна. Энэ мэдэж моригуур тэгээ жоохон алтай ядах татна, цуур жоохон татна, хэлхуур. Тэгэд мэдэж уран бичлэг тэгээ жоохон сийлэн, моригуур бас жоохон хийдсэн. Тэгээд ер нь маш олон юм. Нэг явсаагаар хэлж болохгүй зүйл сурцсан юм биш үү? Гайгүй. Өртөнд дөө сурж байгаа болохоор нэг амсгаа гайгүй болж байна. Гэхдээ ер нь нөгөө онгоос сонсогдож магадгүй. Гэхдээ үгүй нь онгой биш. Миний хувьд бол монгол судлаач болохоор нэг л сэдв судалбал буруу. Миний бодлоор. Яагад гэвэл хэрвээ би моригуур яг жинхэнэ гүнзгий ойлгомоор байвал би зөвхөн моригуур угаасаа судалж болохгүй. Хажууд мянган юм байна учраас тэр мянган зүйл заавал үзэх хэрэгтэй, мэдрэх хэрэгтэй. Тэгээд би одоо жишээ нь моригуураар үрдэндөө сайн татмаар байвал би угаасаа үрдэндөө дуулах ёстой шүү дээ. Дуулахгүй байвал яаж 100 татах вэ? Хажууд бол моригуурын татвал би морь унаад чадахгүй байвал тэр татлага бол шал их удлаа болно. Тиймээс ер нь одоо моригуурын монгол соёлын онцлог тэр бүх юм маш нарийн холбоотой болохоор бүх юм ер нь ямар ч гэсэн судалж үзэх, амсах, мэдрэх үнэхээр хэрэгтэй. Тийм учраас ер нь сонирхол байгаад бүх юм жоохон үзээд, зарим зүйл жоохон гүнзгий орон, зарим зүйл бол зүгээр одоо хөнгөн маягаар үзээд, гэхдээ ямар ч гэсэн жоохон мэдрэмж авч байгаа. Тэгээд ер нь одоо иймэрхүү. Тэ. Орчин үеийн Оо зүгээрээ тавтан морин. Зүгээр штэ.
Орчин үеийн монголчууд монгол бичгээр нь мартаад байна л да. Энэ дээр Стивийн үед энэ эзгэлж явдаг юм ер нь юу вэ? Босоо яг үндэсний бидний бичиг бол босоо монгол бичиг байгаад байдаг. За би шууд чамайг одоо зогсмоор байна. Ягаад гэвэл миний хувьд бол одоо орчин үеийн монголчууд монгол бичиг мартахгүй харин эсрэгээр одоо монгол бичиг бол залуучууд бол үнэхээр одоо гүн сурж байгаа. Гүн гой бичиж гэн одоо нөгөө сая бичиг соёлын уралдан болсон бол маш олон залуучууд байсан. Тэгээд энэ бүгдээрээ маш гой нямбай сайхан бичижсэн. Тэгээд хэд энэ баг хэд энэ клуб байна. Тэд нар одоо бас уран бичлэг явуулаад сая одоо нөгөө мюбис дээр баян уран клуб тэд нар бүр өөрөө шүлэг бичээд монгол бичигээр бичээд бүтээл болгоод ийм хэд энэ залуучууд одоо миний харж байгаа нөгөө хойр хууч магад өдөөчад залуучууд байгаа. Тиймээс би бол нөгөө монгол бичиг мартаж бол огт харахгүй. Харин эсрэгээр тэр одоо монгол бичиг бол маш амьд болж гэн, маш түгээмэл зүйл болж гэн, маш урамтай болдог. Тэгээд залуучууд бол бүр үнэхээр хайрлаж байна. Тэр уран бичлэг бол бас гүнзгий сурж байгаа. Харин одоо магад өмнө нь үеийн жоохон тоохгүй байсан байгаа одоо нөгөө нийгмийн учраас гэхдээ одоогийн орчин үеийн залуучууд бол ёстой бүр маш гүнзгий орж ин. Сая бас нөгөө Instagram дээр нөгөө гоёо нэг аппликейшн юм уу, вебсайт юм уу энэ бол нөгөө автоматар монгол бичигийн гатмал болгож тэр чинь бол маш гоё штэ. Тиймээс энэ бол мартаж гэж үзэх боломжгүй. Эсрэгээр маш амьд байна. Тэгээд нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа магадгүй хаасайгүй монгол бичигтэй хүмүүс магадгүй бүгдээрээ нөгөө гой бичээд мэдгүй ер нь маш том сэргэл одоо болж ер нь гэж би хэлмээр байна. Тиймээс маш урамтай маш гоё юм. Би бүр хайртай монгол бичиг өстой бүр хосгүй сайхан зүйл. Дэрхэд нэг эрдэн ер нь. Монголчуудын нэг сайхан зан гिचэнийг магтаач. Нийт монголчуудаа тийм ээ. Одоо юу? Тий. Магтаалуу. Зүгээр Монголын ард түмнийг зүгээр нэг магтаалаар биш ээ. Тэгс бүр ерөөл даваад гэж бүр сандарсан. Зүгээр л одоо монголчуудын ийм зан чанар надад таалагддаг тий. Би ардаас нь бас жоохон нэг дундуур зүйлийг те гадны хүнээ дээр харахад бас нэг монголчууд нэг энийгээ засчул зүгээр дээ гэд нэг хэлүүлчмээр. За энэ чинь бол одоо за цаг тэр чинь бол мэдээж. Энэ бол домог зүйл дээ бүр цаг байхгүй ер нь миний бол энэ юм нэг тал дээр бол бас нөгөө бити засаасаа. Ягаад гэвэл тэр чинь гоё штэ. Бид нар одоо нөгөө цаг барихгүй болохоор дандаа нөгөө эвтэйхэн ямар ч нөгөө сандар ч юм уу эсвэл уурлаа ч юм уу тэр чинь хамаагүй зарим хүмүүс бүр нэг цаг түгжирэлж байгаа ч гэсэн бүр зүгээр тоохгүй сайхан дуудуулаа тэгээд яваа тэр чинь бол хэрвээ одоо нөгөө энэ зан чанар бол үгүй болвол магадгүй бүх хүмүүс амар цацагаас одоо энэ чинь одоо 5 минут яах ёстой чинь яасан бэ тэр чинь бол бараг Японд шиг бүх хүмүүс өөртөө одоо амиа хорлооч юм уу мэдхгүй одоо бүр амар стресстэй болно. Харин энэ бол цаг барихгүй миний хувьд бол тэр чинь бол бараг нөгөө амар амгалангийн маш том шинж. Тиймээс тэр чинь бол засах хэрэггүй гэж би бодож байна. Гэхдээ би чинь одоо нөгөө Монгол үнэхээр хайртай болохоор яаж одоо нөгөө муу таал олох вэ? Би бүр дандаа нөгөө бас ер нь Монгол соёл надад миний биеийн миний одоо нөгөө угаан маш шингэсэн болохоор дандаа нөгөө цагаанаар үзэх гэж би хичээж байна. Тиймээс энэ бол яг миний хувьд бол тэр чинь бол магадгүй монголчуудын хамгийн найндын хамгийн хосгүй сайхан зан чанарын нэг бол тэр чинь бол ямар нэгэн зүйл дандаа цагаанаар үзэн. Ямар нэгэн зүйл. Одоо нэг зүуд болвол зүгээр бид нар амьд байна. Цаашаа явна. Тэг хизээж бууж өгөхгүй, хизээж эмо болдохгүй юм уу нэг хин маш хүчтэй, маш эрчимтэй. Тэгээд хизээж бууж өгөхгүй. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Энэ бол маш олон үйлс, маш олон гадаад хүмүүс үнээс сурах хэрэгтэй. Энэ одоо би бас заримдаа нөгөө моригур заахта энэ ямар хэцүү юм бэ нэг гадаад хүмүүс юм уу тэгээд юу гэжтэй зүгээр хий гамаагүй гिचээгээрээ
бити буужууг хижээд энэ алдаа байгаа ч гэсэн хамаагүй хий тэгээд энэ ер нь одоо Монгол багш нар ер нь нэг имерхүү юу гэж бууж өгөөд яваа даваа хий яагачгүй зүгээ 50 бай яваа тэр чинь бол дандаа нөгөө урам хайрлах тийм нэг үнэхээр хосгүй сайхан тэр чинь бол өстө бүр хайр юм аа. Нэг одоо зан чанар дуулбал бол энийг гэж би бодож байна. Монгол соёл, Монгол хэл энэ бүхэн яагаад ер нь дэлхийд гарах ёстой гэж боддог вэ? Яагаад? По ямар гүн асуулт. За. Яагаад монгол хэл, яагаад монгол соёл бүгд хүмүүс, дэлхийн хүмүүс одоо таних мэдрэх хэрэгтэй вэ гэхээр миний хувьд бол монгол соёл бол бурхан болох гэгэрх одоо нэг багаж. Үртийн дуу, морьгуур, ятах, цуур, хэлхүүр, бөөм өргөл, дээл яа хувцас бүр. Тэгээд монгол бичиг ийм олон зүйл ер нь эзэмшиж чадвал, мэдрэх чадвал ер нь яг нөгөө бурхан шиг болно. Гэгэрэх төвшин хүрэх боломжтой гэж би үздэг. Тийм учраас ер нь энэ соёл маш олон хүмүүс одоо үзээсээ, мэдрээсээ гэж би үзээ. Тэгээд ер нь одоо ямар нэг хүн монгол зан чанартай ойр байвал хүн муулаах юм уу? Эсвэл муу юм бодох угаасаа боломжгүй болдог. Одоо би бараг 10 жил үртийн дуу орчуулад, судлаад монгол магтаал юм уу, шүлэг юм уу дандаа сайхан үг. Ийм сайхан үг сонсоод бол яаж одоо нөгөө гаараал юм уу, яаж муухай ярих юм боломж байхгүй шүү дээ. Тийм учраас ер нь энэ соёл маш ойр байвал амьдралын жаргал бол шал өөр болдог. Маш өндөр түвшин болоод хэцүү үед байгаа ч гэсэн шууд окей даваад эргээд жаргалтай болно. Жаргал, зовлон, жаргал. Энэ одоо жаргал, зовлон, там юм байхгүй. Жаргал, зовлон, жаргал. Тиймээс ямар нэгэн маягаар хэрвээ одоо гүнийг байвал ямар нэгэн маягаар тэр жаргал дахиад хүрэх боломжтой болно. Тэгээд тэр монгол соёл дотор баахан хичээлүүд байна. Тийм учраас ер нь монгол соёл бол жаргалтай болох, гэгэрэх болох ер нь зам гэж би үздэг. Дээл хувцас ортолстэй монгол хувцаар монгол дээлийн өмсөд явдаг штэ. Одоо энэ сүүлийн үед им начиг им гадаад хувцас уу? Танай төрлөөс ирсэн хувцас өмсөж гин үү? Байгаль монгол дээлтэй явж байгаа харагдаж байна тий. Би одоо надад ийм зүйл байхгүй штэ. Надад одоо хэдэн жил болж байна? Бараг 7-8 жил дээлээс монгол хувцасаас өөр юм өмсөөгүй. Дээлээ өөрөө ойж гин үү? Хаана ойж гин? За дээлтэй байс тий. Одоо би нэг 5-6 дээлтэй цаам сүмөд ширэн жоохон байгаа. Одоо яг оёх суурж эхэлж байна. Гэхдээ бас нэг амаргүй. Би бас одоо нөгөө оёлдол чинь бол үнэхээр шүтдэг. Ягаад гэвэл дээл оёо бас нийлэн амаргүй, маш хэцүү, маш их олон чадвар одоо хэрэгтэй, бас мэдрэмж маш өндөр байх хэрэгтэй. Тэгээд ер нь амаргүй. Тиймээс одоо суурж байгаа болохоор ёстой бурхан минь. Хэцүү. Гэхдээ явандаа одоо өөрийн оёлсон дээлтэй өмсөн. Энэ зүүн бол ер нь нэг одоо цаам сүмөд өөж тэгээд чадвал нэг дээл оёох хичээнэ. За, Стивтэй одоо Монголын тухай ярих юм бол яг үнэндээ баг миний мэдлэг ингээд хомсдох байхгүй юу? Тэгээд Стивтэй ингээд 12 жилийнхэн тухай Монголын соёл, морин хуур, уртын дуу гэж ярих юм бол энэ хэдэн цагийн подкаст болно? Хэдэн цаг, баг хэдэн өдрийн подкаст. Тэр товчгоо хоёлаа ярь тий. 12 жилийн хугацаанд Стив гэдэг хүн Монгол улсад юу хийж бүтээвэ те? Нэг базаад хийчээ те? Базаад би одоо ийм хийсэн. Одоо бол би ийм хийж байна те? Тэрийг нэг бацчихгүй Стив. 12 жилийн хугацаанд. За тэгээд одоо ер нь миний одоо 12 жилийн хугацаанд бүтээсэн зүйл бараг миний вебсайт дээр багтж байна. Энэ бол ер нь маш их хөтөлбөр, одоо маш их судалгаа, маш их мэдлэг одоо түгээгээд энэ дотор одоо морьгуурын бүтэн сургаалт байна. Морьгуурын бэлэгдэл зүй одоо бараг нөгөө бүгд уламжлалын арга байрал одоо нөгөө тайлбарлаад заадаг.
Энэ чинь бол ер нь бас маш олон сар жилийн судалгаа. Хэдэн шавтай байс те морин хураа. За энэ одоо Монголоос гадна бас гадаад шав. Миний вебсайт дээр одоо олон нийт сүлжээн дээр бид нар бараг 700 байгаа. Яг нөгөө миний сургаалд авж байгаа нэг 250 орчим хүмүүс байна. Тэгээд одоо нөгөө тусалсан хүмүүс бүр тоолж чадахгүй хитгэд мянган хүмүүс байна. Тэгээд ер нь вебсайтаар номсом Бөгийн эдлэл, морихуур, Монгол хөгжим заримдаа хувцас бас хадагшаа явуулж гин. Тиймээс одоо нөгөө хэд энэ хүмүүстэй хамтраад одоо тэднээс нөгөө морихуур юм уу эсвэл хувцас, номсом гихмэд аваад тиймээс Монгол одоо урлагийн хүмүүс бас дэмжиж тэгээд тэдний юм одоо би худалдаж авч байгаа. Тэгээд дараа хадагшаа одоо явуулдаг. Тиймээс би бас нөгөө Монгол урлагийн хүмүүс бүтдэг хүмүүс бас гадаад хүмүүстэй нэг гүүр болдог энэ вебсайтаар. Тэгээд одоо вебсайт дээр бас монгол хэл бичиг одоо хичээлүүд сацааж эхэлж байгаа. Тиймээс одоо монгол хүмүүс бас гадаад хүмүүс энэ хичээлүүд ашиглаж болно. Одоо дөнгөж эхэлж байгаа учраас одоо нэг олон юм байхгүй. Гэхдээ явандаа бүх нэг зүйл бүтээвэр үгийн сан одоо сайхан боловсроож ойлгох одоо ер нь юм гаргана. Энэ жоохон цаг хугацаанд хэрэгтэй. Тэгээд ер нь одоо моригуурын хэд аялгуу одоо үртийн дөөний тайлал орчуулга бас ер нь тавьж гин хэд магтаал шүлэг бас орчуулаад дондаа нөгөө Франц, Англи, Монгол бичиг, монгол хэл одоо хэлээр ер нь одоо явж гин. YouTube дээр одоо нэг 600 орчим видео 100 орчим лайв одоо хийсэн дондаа монгол соёл, монгол амьдралын талаар зан одоо 9 зан жил одоо өв соёлын талаар ер нь мянган сэдв ярьж исэн. Тэгэл ер нь нэг имерхүү юм хийгээд тэгээ гачуул бас нөгөө монгол зураг уран бичлэг жоохон сураад одоо заахгүй зүгээр жоохон мэдээлэл өгөөд тэгээд мэдээж одоо гар урлаг одоо нөгөө сэлбэр жоохон орон моригур хийх одоо арьсан эдлэл тамаах сэлэн тэгээд одоо хувцас оёог эхэлж байгаа. Тэгээд жоохон нөмсөн бас жоохон гаргаж исэн баг зэрэг жоохон туршиж үзээ. Стивен шавнар одоо гадаадаас их байна уу морихуур сурах одоо монгол соёл суралцах те монгол залуу үеийнхэн маань ер нь хэр их сонирхож судалж одоо чам шав орж байна. Бас гадаад ертөнцөөс дэлхийн ертөнцөөс ер нь аль улсын иргэд морихуур Монголын соёлыг ер нь их судалж байна. Энэ тухайс сонирхолтой юм болов уу? Ер нь одоо яг үнийг хэрхэд бараг 50 гэж хэлмээр байна. Одоо миний вебсайт мэдээж ихэвчлэн англи хэлээр болохоор илүү гадаад хүмүүс ашиглана. Англи хэлтэй учраас энэ Монгол бол миний сургаалтын төв одоогоор байхгүй болсон болохоор би одоо нөгөө заах боломж жоохон бага. Одоо би зөвхөн нөгөө бараг нөгөө VIP маягтай дугаан хүний газар би очиж заан өөр арга байхгүй надад нөгөө газар байхгүй болохоор тийм учраас одоогоор бол Монголд яг одоо танхимаар заах хүмүүс жоохон бага байна. Тэгээд ихэвчлэн нөгөө вебсайтаар видеогоор имерхүү ер нь заана. Гэхдээ миний хувьд бол бас илүү ашигтай. Ягаад гэвэл одоо миний сургаалтын хөтөлбөр вебсайт дээр байгаа. Би дахиад нөгөө А үсэг заах албагүй. Миний веб дээр байна. Тиймээс сурмаар байвал вебээс сурч болно. Харин тэр үед хүмүүс одоо миний видео ашиглаад тэр үед би судалж байгаа. Тэгээд би нөгөө хэ үсэг, эш үсэг гихмэд илүү гүнзгий юм судалж дараа нөгөө хуваалцсан. Хэрвээ би амьдралаараа А үсэг зааж өгвөл Б үсэг би мэдэхгүй гэсэн. Тийм учраас ер нь одоо ийм маягаар заах түгээх надад бол илүү одоо үр дүнтэй санагдаад мянган удаа адилхан юм үзэхгүй эхний хэсэг дуусаад сацаад за энийг дахиад үзэхгүй дараагийн зүйл тэгээд илүү гүнзгий илүү өргөн судалгаа болдог гэж би үздэг. Аль улсын иргэдээс ер нь их холбогдож байна? Аль твээс ч юм уу те? Ер нь одоо яг 10 жилийн дотор хэдхэдэн 100 хэдхэдэн за 1000 харыг хүрэхгүй гэхдээ хэдхэдэн 100 хөгжим илгээмж ер нь явуулсан. Тэгээд бараг явуулаагүй газар бараг байхгүй. Одоо Хойд Америк мэдээж одоо Америк, Канада бол явуулсан, Бразил явуулсан, Европ бол тэр чигээрээ бараг нөгөө явуулаагүй бол байхгүй. Африк бас хэдхэдэн газар Сенегал, Марок тийшээ, Тунис тийшээ бол юм явуулсан.
бас Өмнө Африк бас явуулж исэн. Австрали явуулсан. Аз бол одоо Япон, Вьетнам юм ер нь явуулж исэн. Тиймээс энэ одоо манай вебсайт Уугуул гэдэг нэртэй. Энэ бол ер нь одоо дэлхийд даяар хүмүүс үздэг. Тэгээд одоо вебсайтаас мэдээлэл авч ийн заримдаа надтай шууд холбогдоод юм асуугаад би мэдэхгүй байвал яг мэддэг хүн рүү шилжүүлээд тиймээс ер нь одоо нэг иймэрхүү юм байна. За тэгээд Стивийн анх Монголтой танилцсан, Монголын ард түмэнтэй уулзсан 12 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг би дахиад хэлье. Энэ цагт бол ярьж амжихгүй. Тэгээд морин хуурч уртын дууч. Морин хуураа өнөөдөр авчраагүй байна. Стив яагаад гэвэл гадуур өнөөдөр маш их ажилтай байсан гэсэн. Тэгээд нэг уртын дуу нэг баг зэрэг те. Баг зэрэг. Талбай дээр тийм ээ. Чи чадна. Энэ арай би ичээд байна. Би эхлээд нөгөө багшин зөвшөөрөл авах хэрэгтэй. Нэг хоёр хүн өөр ч юм уу те. Зүгээр одоо манай подкастыг бас айгүй гадаадаас олон хүн үздэг байхгүй юу Стив те. Энэ арай би зөрийг харахгүй байна. Чи чадна. Тэгээд хэдүүлээ подкастаа өндөрлүүлээ. Би чадахгүй. Ямар хулчгаар юм. Энэ амар сэтгэл зүй бэлэн биш ээ. Моригтойгоо байвал сэтгэл зүй бэлнэ. Моригын най бол гайгүй тест чинь бол болно. Үртийн дуу дуусгаад бол энэ бол би бас нөгөө тэгвэл зүгээр Стив нэг гоё те зүгээр өөрөө хаяа нэг аялдаг Монголд унаасаа чавлаахын дуунаас ч юм уу те. Яа чи намайг амар хэцүү болоо. Яа тэгвэл Стив энэ Монголын ард түмэн Монгол судлаач чи тэгээд нэрээ үнэхээр зарим монгол хүнээс илүү чи Монголын тухай мэддэг. Би жавхлан дуун сайн мэдгүй байна. Тиймээс би яг монгол хүн биш. За тэгээд ер нь өндөрлүүлээ. Яагаад гэвэл яа би амар чихий болж та. Энийг хас хэрэгтэй. За би өөр төгсгөл хийгээрэй. За тэгээд нэг гоё дуу аялаа тэгээд төсөл та Стив. Би чи тэгтээ ямар дуу ингийн үед аялдээ? Монголд аялал. Тэгээ би ер нь одоо үртийн дуу аялсан ер нь. Тэгэл нэг аялгаа л аялчаач те. Алгахтаа жаваа. Энэ одоо юм ягам тэрбум одоо үзэгчний өмнө одоо яа би яачээд байна. Үгүй би чадахгүй бэлэн биш энэ одоо миний хувьд бол бас моригур бол окей одоо 12 жил би татдаг гайгүй судлаад тиймээс татах бол гайгүй татах төвшин үзүүлэх ер нь хүрэх гэж байна. Харин үртийн дуу дуулахад бол одоо ер нь миний хувьд бол одоо үртийн дуу бараг миний нэг шүтдэг зүйл. Тэгээд би одоо нэг хамаагүй юм үзүүлмээргүй. Би одоо яг 100 сайн дуулж гэвэл миний багш болоод одоо ёстой чи яг Монгол окей энэ бол чиний хоол нь өнг айс үгийн тодорхой бол яг 100 болоод окей тэр үед би дуулж магадгүй. Энэ одоо би бол тийм өртөө итгэлтэй биш. Би бас буруу юм түгээмээргүй учраас энэ бол дуулмааргүй. Тэ. Тэгвэл зүгээр ямар ч хамаагүй аялдаг зүгээр Франц дууч байж болно шүү дээ. Энэ яагаад заавал нэг юм аялуулах? Би нэг дуучин биш дээ. Зүгээр энийг зүгээр бас нөгөө энгийн гоё юм have fun болох үднэс те. Стив зүгээр Чингисийн талбай дээр гоё Франц дуугаач аялдаг ч юм уу. Тэ эсвэл уултай ойрхон, ургамалтай ойрхон те. Зүгээр манай шинэ үеийн залуучуудын тренд дууг аялдаг ч юм уу. Зүгээр л гоё амьдралтай ойрхон байл гэж бодсон юм. Дандаа нэг албан ёсны байгаад байхаар чи хүмүүс бас нөгөө үзэгтэй хүртэл жоохон boring те. Юун зүгээр гоё те. Стив зүгээр гудамжаар ингээ гоё алхаж байгаа Стив ямар дуу аялтыг. Харин тий за мэдгүй. За одоо яах вэ одоо би? Зунийг яаж өнгөрөх чинь? Оо Стив нэг гоё басаа марч чи жүжигчин штэ. Яана. Тэр нэрэ тэрний чинь тахаа жоохон тодруулъя те. За. Айгуу гоё. Тэгэхэд яг хэдэн настай байсан Стив? За энэ кинонд бол энэ ярих хэрэг байна уу? Ярил та гоё штэ. Манай Монголын бүр маш гоё авьяаслаг, чадварлаг эмэгтэй жүжигчтэй хамт тоглосон. Тэр Урнаа юу? Тий урнаа. Тэгээд дүлгөөнтэй хамт тоглолдог лөө. Тий дүлгөөнтэй тоглолдог. Энэ киноны чинь тухай киноны урилга яаж хүлээж авч байсан?
Тэ тэгээд яг ингээд өмнө кино тоглож байсан уу, жүжиглэж байсан уу? Би 10 хэдэн жил кино нариурагч ажилласан. Тиймээс надад бол нэг сонирн биш. Францтай юу? Тий, миний мэрэгжил. Яана буруу асуусан. За тэгвэл ямар нэртэй кино хийсэн юм бэ? Одоо яг үнийг хэлэхэд би яг энэ хүмүүс одоо энэ киногоос намайг Монгол судлаач үзээсэ. Морихурч үзээсэ. Нөгөө гадаад кино жүжигчин биш. Надад таагүй байна. Ер нь. Тиймээс энэ киноны талаар ярих бол нэг хүсэл байхгүй. Ягаад гэвэл одоо яг үнийг хэлэхэд дээр чинь бид нар одоо нөгөө нэвтрүүлгийн талаар яг судалгааны ажил, гүнзгий юм яриад тэгээд хүмүүс зөвхөн нөгөө киноны жүжигчин гэж санана. Бодно. Гэхдээ чинь бол одоо энэ кино бол яг юуч биш миний хувьд. Одоо зөвхөн 1 жилийн хугацаанд 1 сарын бичлэгийн зүйл мэдээж надад бол том зүйл байсан, том сургаал байсан. Гэхдээ хажууд 13 жил Монгол соёлын судалгаа, миний магистраар би одоо докторант, би жүжигчин биш, би судлаач. Тэгээд би ерөн соёл түгээж өвтэгш гэж бараг хэлмээр байна. Тиймээс дээр жүжигчин бол зүгээр дээр чинь бол сансаазын зүйл тэгээд дараа бидний нөгөө бүх гүнзгий сонирхолтой юм үгүй болгоно. Тиймээс нэг жоохон энийг катлах. Энэ нэг хэрэг байхгүй. Би яг нөгөө сонирхолтой байж магадгүй. Зүгээр нөгөө off camera ярьж болно. Гэхдээ нэвтрүүлэг дотор дахиад энэ нөгөө кинон бол нэг би мянган ярьслаа гэсэн. Тиймээс дандаа нөгөө тэгээд нөгөө кино яаж орсон бэ? Тэгээ ямар байсан? Тэгээ юу хийсэн? Тэгээ гоё байсан? Тэгээ дөргөн галгуун байна уу? Нэг дандаа имерхүү тэгээд энэ чинь бол гоё биш. Энэ бол яг өнөөдөр бид нар нөгөө Монгол соёл магтаад сэргээд энэ кинон бол ёстой бүр ямар ч хэрэг байхгүй. Тийм биз дээ. Окей. Яг би нөгөө сонирхолтой байж магадгүй гэж. За тэгвэл ингэж дээ. Байхгүй. Одоо чамайг би нөгөө ярьжсэн шүү дээ. Ганцхан Монгол хүмүүс үздэгээс гадна ингээд олон монгол хэлтэй улсууд үздэг. Одоо Тува, Халимаг, өвөр монголчууд үздэг. Тэгэхээр Стивийг бас нөгөө яг юм нарийн бөө мөрөглийнх нь эсвэл морин хуурыг нь эсвэл монгол судлалыг нь монгол бичгийг нь ингэж яг ингэж одоо тусгай дугаараар сонсхийг бас хүсэж байгаа хүмүүс байвал бас комент бичүүлдээгээрэй те. За болно. Тэгвэл таалагдчихэв дээ чам. Тий, гоё шүү дээ. Би мэдээж байна. Миний хайртай зүйл. Монгол судалж байгаа бас олон Монголыг судалж байгаа олон гадаад иргэд байгаа, олон доктор, профессор, судалгааны ангийн оюутангууд байгаа те. Тэгээд тэдгээр оюутангууд маань бас манай Стивийг бас дараагийн тусгай дугаарт тийм ээ. Сая та бүхэн подкастн дээр сонссон те. Стив 12 жилийн хугацаанд яг юу Монгол судалж байгаа, юу хийж бүтээж байгааг нь бүгдээрээс судалж таньж ерөнхийдөө мэдсэн. Тэгээд тусгай дугаар магадгүй сонсохыг хүсэж байгаа бол те доор бидний бас доор комент бичвэл Стивийг бас урьж болох уу гэж бас болно. Тэ, ер нь одоо өнөөдөр бид нэг жоохон товч маягтай одоо ярьсан. Ягаад гэвэл ийм олон сэдв гүнзгий ярвал яг нэг тусгай нэвтрүүлэг хэрэгтэй бараг. Тиймээс мэдээж одоо хэрвээ одоо яг ямар нэгэн сэдв гүнзгий ормоор байвал би мэдээж дуртай одоо сайхан бэлдээ тэгээд очиж нарийн ярьж болно шүү дээ. Би бол үнэхээр хайртай. Морихур байвал бүр хайртай. Морихур өртөндөө мэдээж бүр үнэхээр хайртай. Бүр нэг өртөндөөний тайлал ярьж бас болно шүү дээ. Тэр чинь бол бүр сонирхолтой. Тэгээд тэр уртын дууны тайлал бол надад бас маш сонирхолтой байна. Тий, ер нь одоо хүмүүс одоо ер нь нөгөө өртөндөө сонсоод бол яг заримдаа үгтэй гэж гайгаад зөвхөн нөгөө аа гэж боддог. Тиймээс энэ ер нь мэдээж үгтэй. Тэгээд тэр чинь бол бас үгэнд агуулга маш гүнзгий, маш сонирхолтой, маш том сургаал байна. Тиймээс яг бас нөгөө нэг өртөндөө сонгоод тэгээд нэг одоо жоохон подкаст хийгээд яг тэр өртөндөө дуулж өгөөд аялгуу татаад тэгээд дараа үг бүгд нөгөө төрлөг баадаг одоо нөгөө сайхан тайлж үзээд сонирхоод домог ямар байна гэх мэт тэр чинь бол бүр одоо сонирхолтой хаа. Тэгээд бас нөгөө морихурын ай дотор одоо бас энэ бүр сонирхолтой жишээ нь одоо нөгөө нэг татлагын дотор одоо маш олон зүйл болдог. Зөвхөн нөгөө до фа си бол биш. Маш олон нарийн агуулга байна. Маш олон нөгөө морины явдал байна. Морины зан чанар бас ирэрхийлдэг. Тэгээд маш олон зүйл бараг бүр нөгөө газар бор шороо юм уу, элс юм уу гэх мэт тийм бүх юм нөгөө ай дотор бол ирэрхийлэл байдаг. Тиймээс энэ тал дээр бас ярил
бас нийлэн сонирхолтой байх тийм. Тиймээс би урамтай басаа гэдэг. Тэгвэл одоо тэр чинь бол яри. За тэгээд бидний монгол хэлээр дэлхийд яри урайтай жижигхэн подкастын маань том зочин болж хүрэлцэж ирсэнд баярлалаа. Мэдээж Стивийн тухай бол Монгол хийж бүтээж байгаа, монгол соёлыг тээж байгаа, өвлж байгаа, дэлхийд дахинд ингээд зааж сургаж байгаа энэ хүний одоо хийж бүтээж байгааг бид нэр бол ерөөсөө нэг цагийн подкастт бол хизээш багтаахгүй. Тэгээ би бас дээр хэллээ. Бас ямар сэдвээр Стивтэй бас нарийн ярилцмаар байна. Манай бас комментэнд бичиж үлдээгээрэй. Стивтэй маш их талархлаа. Тэгээд биднийг тоож ирж манай үзэгчдэд бас өөрийнхөө 12 жилийн хугацаанд хийж бүтээснэ. Товчхон ч гэсэн өөрийнхөө чин сэтгэлээс ингэж бидэнтэй ярилцсан маш их баярлалаа. Баярлалаа. Намайг өрсөн маш их баярлалаа. Сайхан таатай байлаа. За тэгээд дараа уулзъя. Их сайхан хэлийг маань дэлхийд дахинд сурчилж их улсын маань, их монгол хэлийг маань, их соёлын маань дэлхийн олон улсад олон хүмүүст бас танин сурчилж хүргээрэй гэсэн сайхан өрөөлөөр подкастаа өндөрлүүлээ даа Стив. Ерөөлөөр болог. Танд ч гэсэн амжилт хүсье. Энэ подкаст маш олон хүмүүс одоо хүргээсэй гэж одоо хүсэнд өрөөй. Баярлалаа. За тэгээ монгол хэлээр дэлхийд ярьцгаая. Дараагийн дугаараар бид бүхэн олон сонирхолтой монгол хэлээр ярьдаг зочдтойгоо та бүхэнтэй уулзуулах болно. Эзэн Чингис хааны талбай дээрээс Стив болон хөтлөгч Сарнай та бүхэнтэй өнөөдөр энэ подкастаар хамт байлаа. Баярлалаа. Монгол хэлээр дэлхийд ярий.